Сайн байцгаана уу? Та бүхэнд 5 жилийн хугацаанд хэрэгжих 5 их 80-ийн төсөвтэй шинэ оршоо хөдөлгөөний талаар мэдээллийг хүргэе. Энэ оршоо хөдөлгөөний зээл нь оршооны гишүүн булчинд зориулагдсан бөгөөд барьцаа өрөнгийн даяас 100 хүртэлх хувийн батлан даалттай жилийн 6% хүүтэй 3 жилийн хугацаанд хэрэгжих зээл юм. Амжилт мал аж ахуйн салбарыг ур амьсгалын сөрөг нөлөөллөөс хамгаалах, мөн малчтад учирсан эрсдлийг бууруулах зорилгоор 2024 оны 4-р сарын 19-ны өдөр уламжлалт мал аж ахуйд тулгамдж байгаа ур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан. Үүний дараагаар 2024 оны 4-р сарын 24-ний өдөр шинэ оршоо хөдөлгөөн өрнүүлэх тухай засгийн газрын 166 дугаар тогтоол батлагдсан байна. Энэ оршоо хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд 205 оршоо шинээр байгуулагдсан ба одоогоор улсын бүртгэл 344 оршоо бүртгэлтэй байна. Үүнээс хоршооны хөрөнгө оруулалтын зээлэнд 2025 оны 1-р улирлын байдлаар 120 хоршооны 423 гишүүн малчин 16.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан байна. Шинэ оршоо хөдөлгөөний хүрээнд хоршоо бүрт 1 удаа 5 хүртэлх га газар олгож байгаа бөгөөд 2024 онд 2.5 оршоо 22.5 га газар олгосон байна. Энэ жилийн хувьд засгийн газрын 2025 оны 3 дугаар сарын 120 дугаар тогтоолоор Баяндан, Цаава, Дашбалбар, Сумдад 12 нийт талбарт 19.5 га газар батлагдсан байна. Иймд эдгээр сумдад төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй хоршоод та бүхэн тухайн сумын холбогдох мэргэжилтэнд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлээрэй.